За бидний урилгыг хүлээж авч хүрэлцэн ирсэн хэвлэл мэдээллийн байгууллагынхаа талархлаа илэрхийлье. Өнөөдөр хоёр шалтгааны улмаас бид хэвлэлийн бага хурал зарласан. За нэгдүгээрт нь та бүхэн мэднэ, сүүлийн үед бол нэр дэвшигчдийг яс бусаар гүжирдэх, шантаажлах иймэрхүү үйл ажиллагаа бол маш их газар авж байгаа. Тэгэхээр үүнтэй холбогдуулан би намын нэр дэвшигчид тэр дотроо нийслэлийн иргэдийн уралд нэр дэвшээд байгаа өөрийн багийн 45 төлөөлөгчтэй биднийг дэмжиж байгаа сонгогчдод маш их сонор сэрэмжтэй байхыг хэвлэл мэдээлэлээр дамжуулаад уриалгах зүйтэй гэж үзсэн. За хоёр дахь шалтгаан нь бол манай баг миний бие рүү бол энэ газрын авилга 8-аар хөлжсөн газрын авилга 8-аар энэ нийслэлийг удирдахжсэн тэр бүлэглэлийн зүгээс бол маш их хүчтэй гүтгэлэг дайралтыг эрчимжүүлж өрнүүлэх боллоо. Тэгэхээр энэ байдлыг бас сонгогч олондоо хэлье. Тэгэхээр ийм хоёр шалтгааны улмаас өнөөдөр бол би хэвлэлийн бага хурлыг зарлуу хуралдуулж байна. За тэгээд би хамгийн гол асуудал нь энэ манай ард олны дунд газрын мафия гэж нэрлэгдэх болсон тэр бүлэг этгээдүүдийн зүгээс энэ өөрсдийн алдагдсан эрх мэдлээ олж авахын тулд энэ сонгуулийг ашиглах, энэ боломжийг ашиглах гэсэн улаарсан үйл ажиллагааны талаар би бас тодруулж ярив. Тэгэхээр энэ манай ард иргэдийн дунд нэгэнтээ газрын мафия гэж нэрлэгдсэн энэ бүлэглэлийн талаар энэ бүлэглэлийн үйл ажиллагаагаас манай нийслэл хотод учирч ирсэн хохирлын талаар би бас зарим нэг баримтыг дэлгэхэн зүйтэй гэж үзэж байна. Тэгэхээр Дэлхийн банкны 2015 оны Монгол улс Улаанбаатар хотны газрын харилцаа менежмент гэсэн тайлан гарсан. За энэ тайлан дээр бол Улаанбаатар хотод газрыг дэлхийн жишгээр үнэлж орлого олсон бол ямар хэмжээний орлого олох болцоотой байсан бэ гэдгийг бол 12 он хүртэлх энэ газар олголтын үйл ажиллагаанд судалгаа хийж үзэж тогтоосон юм байна. Тэгээ энэ тогтоосон дүн бол үнэхээр үлэмж их хэмжээний орлого алдагдсныг анх удаа гаргаж ирсэн. Дэлхийн банкны тайлан дээр анх удаа гаргаж ирсэн. Тэгэхээр энэ бол нийтдээ 26.9 их найд төгрөгийн орлогыг 12 он хүртэл хэрвээ энэ газрыг дуудлага худалдаагаар оруулаад ингээд хотын төсөвт оруулсан бол ийм их хэмжээний мөнгө орох байсан гэдгийг тогтоож гаргаж ирсэн. 26.9 их найд шүү. 26.9 тэрбум ч биш. 26.9 их найд. Ийм хэмжээний орлогыг бол алдсан байна. Зөвхөн би энийг жишээ нь хэмжээг нь хэлэхэд бол энэ ямар хэмжээний мөнгө гэхээр хэрвээ энэ мөнгө орлого олж ирсэн бол бид Монгол улсад 26 мянган сургууль цэцэрлэгийн цогцлбор барих байжээ. 26 мянган сургууль цэцэрлэгийн цогцлбор болох байжээ. Ийм асар их хэмжээний орлогыг олдсон. Та бүхэн мэднэ 2030 он хүртэл Улаанбаатар хотыг хөгжүүлэх ерөнхий төлөвөө хэрэгжүүлэхэд манай барилга байгуулалтын яам нийслэлийн зураг төслийн уриалгын хамтарсан тооцоогоор бол 24 их найдал хэрэгтэй гэсэн тооцоо гарч ирсэн. Өөрөөр хэлбэл 2030
он хүртлийн төлөвлөгөө маань бол одоо шинэ нийслэлийн шинэ хот байгуулалтын үйл ажиллагааг дуусгах тэр төлөвлөгөө шүү дээ. Тэгэхээр бүхэл бүтэн шинэ хотыг барих хэмжээний ийм хэмжээний одоо хөрөнгө бол орлого орж ирээгүй байна гэдэг ийм тооцоос. Тэгэхээр энэ бол хаашаа орсон ойлгомжтой энэ орлого. Тэгэхээр ийм их хэмжээний баялагийг хяналтандаа байлгаж ирсэн тэр бүлэг, тэр газрын 8 ачид, тэр одоо мөнгөө төлөөд одоо тэр засаг захиргааг өөрийнхөө төлөө үйлчлүүлдэг байсан тэр бүлэглэл бол өнөөдөр бол энэ сонгуулийн боломжийг алдахыг хүсэхгүй байна. Энэ боломжийг л алдахгүй байхын төлөө улаар нь тэмцэж. Та бүхэн анзаарсан бол бид ч бас ийм зүйл болзошгүй гэдэг эрсдлийг тооцож ирсэн. Тэм ч учраас манай сонгуулийн одоо уриал оодсон бол ухрахуу урагшлах уу гэж. Тэр газрын мафия гэд нэрлэгдэж байгаа улсууд ямар их хүчрхэг хүч чадалтай, эдийн засгийн хүч чадалтай бол манай иргэд надаар хэлүүлдэггүй, бид нэрээ хэлүүлдэггүй мэднэ. Асар их мөнгөтэй байдаг. Асар их нийгмийн баялагийг хяналтанд авч улсуудаа, эдийн засгийн баялагийг хяналтанд авч улсууд. Тийм учраас тэд нар бол үнэхээр хүчрхэг. Одоо тэгээд ерөөсөө үгсүггүй харлуулах, гүтгэх, гүжирдэх ерөөсөө тэгэл ер нь ямар л арга байна тэр бүгдийг хийж одоо тулалдаж байна. Яг үнэндээ. Сонгуулийг бол тэд нар газрын төлөөх тулалдаан болгож өргөж байна. 12 онд бид олуулаа болоод орж ирээд хамгийн түрүүн гаргасан шийдвэр бол энэ газрын намайг иргэдийн урлагийн тогтоолоор зогсоосон. Бүр газрыг одоо хэн нэгэнд олох бол иргэдийн хурлаар оруулж зөвшөөрсөн тохиолдолд олгоно гэдэг ийм бүр журам гаргасан. Тэгээ анх удаа одоо миний санаачлагаар анх удаа газар олох журмыг гаргаад тэр журман дээр бол хэрвээ газрыг хууль бусаар олгосон байвал засаг дарга огцрох хүртэл огцорно гэсэн заалтыг бүр тэр журманд миний санаачлагаар оруулсан. Иргэдийн хурл баталсан. Хэрвээ хууль бусаар газар олгох юм бол авилгалаар газар олгох юм бол шууд одоо тэр засаг даргыг огцруулна гэсэн юм шийдвэрийг хүртэл бид гаргасан. Тэгээ бид одоо өмнө нөгөө нэг хууль бусаар олгогдсон олон газруудыг бид буцааж одоо захирамжийг хүчингүй болгож буцааж хурааж авах үйл ажиллагааг эхлүүлсэн. Тэгвэл их олон асуудал нь шүүхтэр очиж улсан. Тэгээ бид бол яасан гэхээр зэрэг ерөөсөө шүүхтэр очиод одоо тэр миний гаргасан захирамж шийдвэрүүд шүүх хүчингүй болгоод харна. Ерөөсөө тэр тохиролцсон зөвшөлтсөй дуудлага худалдааныхаа анхны үнийг өгсөн. Тэгэхэд дуудлага худалдааны анхны үнээр хэсэгхэн одоо газрын дуудлага худалдааны анхны үн орж ирэхэд бол 68 тэрбум 493 сая төгрөг орж ирж байна. 68 тэрбум 493 сая төгрөг. Дуудлага худалдааны анхны үн шүү. Бүр дуудлага худалдаагаар өрсөлдүүлж зарлахад бол та нар одоо жишээ нь засгийн газрын зүүн талын одоо объектыг бид ховчлоход яг үнэ иргэдээр энэ газрын үнцэн л орсон хэрэг шүү дээ. Тэр нурцсан объектыг ховчлоход бол та нар мэднэ 24 тэрбум үрж ирсэн. Зөвхөн одоо энэ одоо манайхны элдгээр яста алгадаар гэхээр газар бол ийм үнцэн үрж ирсэн. Ер нь бол бидний дуудлага худалдаанаас зарсан одоо газрууд маань бол дандаа анхны үнээс бол 2-3 дахин үнэтэйгээр зарагдаж ингэж ирсэн юм аа. Тэгэхээр энэ их баялагийг одоо эргэж хяналтанд авах гэж улаарад байна. Эргэж өөрийнхөө төлөө ашиглах гэж улаарж байна. Тэгээ энэ хүчрхэг бүлэгтээ энэ эдийн засгийг бүрэн хяналтсан байсан, нийслэл хотын эдийн засгийг хяналтсан байгаа. Тэгээд энэ засаг захиргааг мөнгөний төлөөд хамжлага албат чиг өөрийнхөө төлөө ажилуулдаг байсан энэ бүлэглэлтэй тэмцэж байгаа бидний тэмцэл бол амаргүй байна. Тийм учраас сонгогчдод биднийг дэмжээрэй гэж уриалах гэсэн юм аа. Тэгээ сонор сэрэмжтэй байхыг уриалах гэсэн. Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийг сонор сэрэмжтэй байгаарай. Одоо янз бүрийн бичлэг, нууц, зураг авалт, одоо шантаж нэнтэг явсан ийм одоо бүр энэ бол одоо бүр хэрэг сэтэрлээ. Одоо зөвхөн хүний одоо хууль ёс бай гэхэд одоо хүний ёс зүйн тухай мартагдахад хүрч шít. Ийм аюултай байдалд орж байгааг би зариуд анхааруулъя гэсэн юм аа. Баярлалаа та бүхэнд. Зөвхөн яг энэ хэлсэн асуудлаар 3 хүнийг л асууя. Тэгээд жүжиг байгуулалт өндөрлөе да. Зөвхөн асуудлаар. Асуулт авах анхаарал тавьсан баярлалаа.
Үүнтэйгээ нэг юм асуух. Газрын хамгийн үнэтэй байх зүйлээр яхахгүй хашаа. Тэгээд намайг мөрөг хөтлөж орсон сайн хашаа бүтгэр болоод нийслэлийн үр тагаар ажилладаг гэж байна. Яарныхаа нэг асуултыг танаар тань тавьж байлгасан. Бүрийн банкны дээр очиж сайн хашаа бүтгэр томролтой гэж танах арай ороогүй байна гэсэн хариулт өгөөд байгаа юм байна да. Тэгэхээр яарныхаа хизээ сайн хашаа бүтгэр тодорхой гэж асуусан. Нэгдүгээр та ямар хашаа хөтөлбөрт хамрагдах уугүй гэдгийг төрийн банк тогтоодоггүй. Төрийн банк тогтоохгүй. Засгийн газрын тогтоолоор бүр заасан байж байгаа. Юуг заасан гэхээр хотын төвийн 6 дүүрэг, хаслагдсан 3 дүүрэг, тэгээд аймаг нийслэлийн сумын төвдөх хашааны газар орно гэдээ бүр засгийн газар тогтоолоор заасан байж байгаа шүү. Тэгэхээр энэ төрийн банк дээр яагаад ийм зүйл ярьсныг би одоо шалгана үзнэ. Энэ ямар учиртай ингээд өөрөө засгийн газараас дээгүүр их мэдл гаргаж яриад байгааг би сайн ойлгохгүй байгаа. Энэ магадгүй явуулга гэж магадгүй би зөвөр болгоомжлж байна. Нэгдүгээр хоёрдугаарт нь бас энэ ташрамт харин их сайн асуулт байлаа. Та бүхэн мэдэн засгийн газар тогтоолоо шинжилээд сайн хашаанд зориулж 10 сая төгрөг газраар барьцаалж өгнө гэж байснаа дээрэс нь дахиад 5 сая төгрөг нэмсэн байгаа. Яг тэгэхээр хашааны иргэд газраа барьцаалах гээд зээл авах гэсэн чинь нөгөө газрын урд нь нөгөө иргэд чинь бол тэтгэрээрээ ч юм уу янз бүрийн юмар ингээд барьцааваад зээл авцсан байжээ. Цалин орлогоороо барьцаалаад зээл авцсан байж. Тэгээд нөгөө зээл авцсан хашааны газрын эзэн зээл авцсан болохоор нөгөө банк арилжааны банкуд хашааны газраар нь барьцаал зээл өгөхгүй болохоор зэрэг засгийн газар сая маш чухал шийдвэр гаргасан. Тэр зээлийг тооцоогоо дуусгахтан зориулт 5 сая төгрөгийг нэмэлт зээл өгөхөөр ийм шийдвэр гарсан байгаа гэдгийг харин энэ дашрамт хэлчихээ. Ерөөсөө сайн хашаанд ерөөсөө хэн төрүүлж одоо зураг хийж хэн төрөнд одоо асуудлаа зураг хийж шаардлагыг хангаж чадсан тэр нь орно л гэж байна. Нэг асууч. Та нарын хойно байгаа зурнуудын талаар тэгээд ерөнхийдөө нийт хууль бусаар олгогдсон байгаа газрын хэмжээ гэсэн юм асуусан. Энэ яг хаана Энэ яг ер нь та бүхэн мэдж байгаа 12 онд орж ирээд одоо энэ хууль бусаар олгосон хашаа газруудын талаар бид нэр судалгаа бүртгэл хийгдсэн тийм ээ. Та нар мэдэн шүү дээ одоо манайхаа андахгүй сайн мэднэ. Жишээ нь төв шуудангийн уртлын явган замыг хүртэл одоо ингээд өгцсөн байсан. Тэрийг хэрүүд бид харуулж ирсэн шүү дээ тийм ээ. Тэр чинь тэр одоо нийтийн зорилттой сургуулийн талбай явган зам одоо гайхмаар жишээ нь төв шуудангийн уртлын явган замыг өгцгөөс одоо хүмүүс ядахтаа хаагур явна гэж бүр тийм цагаандаа гарцсан байлаа шүү дээ. Тэгээд байхгүй зүгээр нөгөө айл орон сууц амьдардаг хороол дээр бол одоо ерөөсөө зүгээр ингээд газрын булааж аваад ерөөсөө тэгэл тэр ЦДП эднэрийг буулгаад ерөөсөө ингээд газар барих үйл ажиллагаа хийсэн. Батулга дарган дээр бас зарим зүйлийг тодруулах байна. Зүгээр яг энэ дээр бол хүүхдийн цэцэрлэг сургуулийн биеийн тайврын талбай, хотын төвийн орон сууцны барилгуудын дундах тоглоомын талбай, ахмадуудын нарлагдаг тэр талбай. Болондоо. Ахмадуудын нарлагдаг тэр талбай голдуу бол хамаарсан байдгийг. Тэгээд сая засаг дарга хэллээ 12 онд аваад бид 200 гаруй газрын зөвшөөрлийг хүчингү болгосон. Яг иймэрхүү газруудыг. Сая бол зүгээр нэг жишээг нь хэлж байна. Төв шуудангийн уртлын одоо хүн болгон явдаг тэргээр явдаг. Эри маркет гэдэг одоо билетийн касс байгаа шүү дээ. Яг тэрний уртлын явгууны зам. Зураг нь ичээ байж. энэ таны яадлаа Мөн. Хоёрдугаарт нь одоо жишээлбэл ханга одоо манай нөө ханга буудыг одоо нэг баригдах удаад байгаа шүү дээ. Одоо энэ зураг. Та нар харж байна уу боо юм. Явгуу ингээ энэ чаах гэж байгаа зураг. Яг энэ одоо явгуу зовж байгаа энэ талбай. Одоо тэрний хойдлын явгууны талбай гэсэн. Одоо жишээлбэл энэ их Монгол гэдэг одоо 40 мянга төгрөгээр циркийн тэнцээ. Нэг Эрсаны газар байдаг. Тэрний урд нэг сайхан бас нэг хөргөө нэг ногоон байгаад үж яадаг шүү дээ. Тэрийн тэр чигээр. За тэгээд энэ сургууль цэцэрлэгийн барилга одоо энэ чинь нэг сургуулийн яг биеийн тайврын талбайг тэр чигээр нэг явуулсан байна. Яг сургуулийн. Энэ 31 сургууль авч байгаа шүү. Яг биеийн тайврын талбай гарна. Яг талбай хэмжээгээр. Ингээ байшингийн дундах газар. Иймэрхүү газруудыг бол бид бүхэн хүчингү болгосон юм аа. Хүчингү болгосон. За энэ хүүхдийн ордон гэдэг. Хүүхдийн ордын бидний байга явдаг манай хүүхдүүд ингэж ордог одоо тэр талбай байж газар байж байгаа шүү дээ. Бас л алга дарам жоохон газар шүү дээ. Гэхдээ энэ бол маш их үнцэнтэй байх. Одоо
Тэгэхээр зүгээр сая засаг дарга хэллээ. Ордны зүүн талын тэр алга дарга газар 24 тэрбум үрсэн гэж. За тэгвэл Чингисийн талбай эргэн тойронд сүүлийн хэдэн жилүүдэд ямар барилга баригдсан бүгдээрээ та нар бид нараа хэлүүлэхгүй мэднэ. Нэг ч төгрөг хотын төсөлд ороогүй. Тэгэхээр засаг даргын тухайн үеийн засаг даргын нэг гарын үсэг ямар үнэтэй байсан бэ гэдгийг та бүхэн өөрсдөө төсөөлгүй л үү. Асуулт байна. Иймэрхүү юмнуудыг бид нар бол бас хэлэх нь зүйтэй юм а. Урд нь хэлж байсан юм а. Зүгээр энэ бол анхудаа хэлж байгаа юм биш. Урд нь хэлж байсан. Одоо бол яг сонгуулийг далимдуулаад гэх юм уу? Энийг хандуулаад яг энэ лугаа эргэж оръё. Энэ байдлаа эргэж ашиглаж одоо эрх мэдлийн булааж авъя гэдэг юм уу? Янз янзын арга хэрэгжилж байгаа юм. Энийг бид нар бол сэрэмжүүлэхийн тулд энэхүү хэвлэлийн байгууллагыг хийж байгаа. Байдлыг бид нар үнээр нь хэлье гэж. Тэгээ цаашдаа бид бүхэн бас энийг цаашаа улам хотоо хөгжүүлье. Энэ байдал энэ одоо хууль бус энэ газрын 8-ыг бол бид нар тасан зогсоосон гэж үзэж байгаа. Гэхдээ хуулийн хүрээнд хийх ажил их байна. Эрх зүйн орчин шинжлэх ажил маш их байна. Энэ бүгдийг бид нар гүйцээх шаардлагатай. Эний төлөө л явж байгаа ажил юм. Асуулт байна. Энэ дээр өгсөн баримтууд дээр танаас Сүхбаатар дүүргүүдээр олгосон газрууд байна л да. Хуулиусаар олгосон гэдэг. Бусад дүүргүүдээр яг нэмэхгүй байдлаар олгосон газар хэрэггүй. Өөр дэшин ганц Сүхбаатар дүүрэг олцсон юм байлгүй. Бодвол эн чинь бол голдоо ерөөс ганц Сүхбаатар биш. Бүх дүүргүүд. Бүх дүүргүүдээр байгаа. Тэгээд энэ дээр ер нь яг хин гэдэг засаг дарга, хин гэдэг газрын албан даргын үлд энэ хууль бус газрууд илүү голгогдсон бэ гэдэг нэг асуулт. Хоёрт нь би өмнө дараасан одоо зөөрөсний байгууллагын газар олгоод одоо хугацааны төвшөлтэй барилга байгууламж барьсан байгаа шүү дээ. Энэ асуудал дээр яаж хандж байгаа? Одоо тэгээд нийт одоо энэ буулгахыг буулгаж болохгүй тэгээд зөөрөсний байгууламжлаар ахаа цаашаа газар олгоцсон гэдэг мэдээлэл өгсөн асуудал л та. Тэгэхээр энэ та нар мэднэ 1912 онд одоо засаг дарга удирдлагын зөвлөлөөр хамгийн ихэнхлсэн хэлэлцсэн асуудлууд юм тийм ээ. Тэгээд одоо бүх дүүргүүд дээр ийм одоо маш их хэмжээний асуудал өөрөө хэлж байгаа цэвэрлэх байгууламж гэдэг бүгд гарч ирж байгаа. Бид ингээд хүчингүй болгож байгаа 44-ийг тэдийг гээд ингээд хүчингүй болохоор нэг маш том одоо миний гаргасан тэр захирамжууд эргэж шүүхтэр хүчингүй болдог. Гэхдээ би шүүхийг буруутгахгүй байгаа. Яагаад гэвэл шүүх нэг маш чухал үндслийг хэлдэг. Тэр засаг захиргааны тухайн албан тушаалтны хууль бус ажиллагааг хариуцлагыг яагаад иргэнд ногдуулаад байгаа юм бэ? Иргэнд одоо тэр дарга нар чинь шийдвэр гаргаад өгсөн байна шүү дээ. Тэр иргэн хуулийн этгээд авцсан байна шүү дээ тэр газар чинь. Тэгэхээр та нар тэр одоо тэгээ засаг захиргааны хариуцлагатай албан тушаалтнуудын хууль бус үйл ажиллагааны төлөө та нар иргэнийг хохирох гээд байна гэдэг. Ийм шийдвэр шүүхээр галцаад байдаг байхгүй юу? Тэгээ бид нар аргаа аваад за энэ нэрээ бас ч үндэслэгүй биш байх тийм ээ. Тийм учраас одоо өмнө гаргасан шийдвэрийг хуульд нийцүүлээ. Дуудлага худалдааны анхны өнөөгөөр 68 тэрбумыг одоо олж авч явах жишээтэй л байхгүй да. За нэгдүгээр тийм бэрхшээл болсон. Хоёрдугаарт нь бол та бүхэн мэдж байгаа нөгөө очоод тэр газруудаар гасан буулга ихээр зэрэг жишээ нь одоо энэ 100-ийн урт талын одоо тэр барьцсан нэг байшин байдаг их алдартай тийм үү? Энэ ихэд бид нэр өөрөө мөнгө гаргаад буухаар тэрбум 500 саяар буух болчихсон. Зүгээр буулгах. Ийм хэмжээний одоо бэрхшээлүүд гараад байгаа. Энэ бол ганцхан Сүхбаатар дүүргийн жишээгээр яригдчихэж байгаа зүйл биш шүү гэдгийг би бүр одоо маш их хэмжээгээр яригдчихэж байгаа. Тэгээ энэ чиглэлээр бол бид бас удахгүй мэдээллийг бол шаардлагатай бол олон түмэнд бид нар хүргэх ийм ажлыг зохион байгуулна. Хамгийн гол нь манай одоо ард иргэд манай нийслэлчүүд нэг юмыг ухаараа бид сонор сэрэмжтэй байгаа ч гэж хэлээд байгаа нь бол энэ нийслэлийн одоо энэ ард иргэдийн маань баялагийг одоо цөөхөн энэ бүлэглэл одоо гартай барьсан. Тэрийг энэ өнгөрсөн 4 жил алдаад бол үнэхээр одоо маш хүнтэй одоо тэд нар бол цогцолтонд орсон. Тийм учраас одоо тэрийг л булааж авах гэж бол одоо бол миний ойлгожоор баг улс төрийн намын сонгуул гэхээсээ илүү би бол одоо юу гэдэг энийг ардын нам зохион байгуулж байгаа гэж би бодохгүй байна. Энэ бол ерөөсөө энэ эрх мэдлээ алдсан тийм ээ. Газрын одоо нийслэлийн газрын эрх мэдлийг бүрэн хяналтантай байсан энэ бүлэглүүд улаар үйл ажиллагаа гэж ойлгож байгаа. Яг ийм үйл газар одоо яг энэ нөгөө энэ хэмжээгээр заасан бол хин гэж мэдсэн бүлгүүтэй газрын заах боломжтой байсан. За хотын хэдэн жилийн төсвийг одоо бүрдүүлэхүүгээд асуухаар тоо утгаар одоо
26.9 их нийтийг одоо манай хотын төсвийн орлого нэг 500 тэрбум орчим дунджаар гэж бодъё. 26.9 их нийт гэхээр чинь 13 жилийн яа л 13 жил яаж вэ? 52 жилийн төсөв байхгүй. Нийслэл хотын 52 жилийн төсвийн орлогыг та нар тэгээд бодлоо. Одоо ер нь бол бүр манай хувийн хвшлийнхэн бол одоо энэ нийслэл хотын энэ урд талын чиглэлрүү бүр нөгөө социализмч барьж байгаагүй их том орон сууцны хорооллуудыг босголоо шүү дээ. 70 жил барьснаас ч илүү том юм босголоо шүү дээ. Тэгээд бодоход бол энэ бол асар их зүйл байсан байна гэж хэлмээр. Тэгээд бид ерөөсөө яг үннийг хэлэхэд бол ерөөсөө одоо бол хуулинд нийцүүлэх арга хэмжээг бид үргэлжлүүлээд ингээ газрын нэг бүрдсэн нэгтлэн тоолж байгаа. Энэ алдагдсан орлогыг олж авах юм бол бид нар Улаанбаатар хотынхаа шинэ Улаанбаатар болох тэр үйл ажиллагааг бол бүрэн хийж чадах юм аа. За ингээд хэвлэлийн байгууллагад өндөрлөе. Асуудал маш их байгаа гэдгийг ойлгож байна. Тэгээд дараагийн асуудал дээр бол уулзтаа бол тавих байгаа. Тэгээд танилцуулга энэ байгаа шүү. Сая үнэнгээс асуулт асуусан. Би сая үнэнгээс яг би энэ хэвлэлийн өөрөө энэ босоод энэ чинь таа хүндээ саяны асуултын задаад тайлбар өгчөө гэж шүү. За баярлалаа таа хүнд.